Монгол-Япон хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж ирсэн билээ. Мөн Улаанбаатар болон Токио хот 2017 оноос албан ёсны ах トゥ хотын харилцаатай болсноор хамтын ажиллагаа маань өргөжин хөгжсөөр байна. 1994-өөс 1997 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд манай автобазын шинжилэл хийж засвар үйлчилгээний төв байгуулж Nissan дизель Hino маркийн 100 автобус хүлээлгэн өгсөн нийслэл хотын нийтийн тээврийн салбарын хөгжилд ахиц авчирсан түүхэн хөрөнгө оруулалт болсныг энд онцлон дурдахад таатай байна. Японы өндөр чанар технологиг манай жолооч, инженер, техникийн ажилтнууд амжилттай нутагшуулж автобуснуудыг 14 жил ашиглан 1 сая гаруй километр гүйцэтгэсэн нь Япончуудын халуун сэтгэл хамтын ажиллагааны үр дүнг энд бэлтгэж байна. Энэхүү хамтын ажиллагаа зөвхөн техник тоног төхөөрөмж бус харин хоёр орны найрамдал түншлэлийн тод жишээ болж өнөө хүртэл энэ үнцэнтэй хэвээр байна. Үүнд Япон улсын засгийн газар ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид JICA өвсний үндэс зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, техник технологиг шинжилэл, ажилтнуудын чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энд бас илэрхийлье. Өнөөдрийн уулзалт нь өнгөрснийг дүгнэхээс гадна ирээдүйн хамтын ажиллагааг шин шатанд гаргах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт элчин сайд Игехори Масури, Гэргийн Игехори Эйко таны болон танай хамт төрөлцөн ирсэн зочид төлөөлөгчдийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Анхаарал хандуулсанд баярлалаа.